За сайн байна уу? Би Оргил байна. Тэгээд өнөөдрийн видеон дээр асуулт хариулт өмнө над руу зөндөө илгээж байсан асуултнуудаас би хэлж ирсэн. Ачааллаад хэлэхгүй зарим асуултнуудад нь би хариулж чадаагүй. Тэгээд тэр асуултнуудаас заримаас нь бас өнөөдөр хариулъя. Тэгээд бас энэ асуултанда гяс хариулаад амжих юм бол бас өшөө комментэн дээр асуулт илгээж болно. Тэгээд тэрэн дээр нь лайв шууд хариулъя. Тэгээд над руу илгээсэн асуултнууд гэвэл одоо хүмүүс жишээ нь нэг хүн ингэж асуусан байна. Олон сонирхлоо зэрэг хөөх үү эсвэл нэг зүйлээ дагнах уу гэд одоо жишээ нь намайг анзаарсан баг л та би бол одоо зөндөө олон сонирхолтой тийм ээ. Зураг зурж байна. Хэл сурж байна. Код бичиж байна. Одоо юу гэдэг нь те зөндөө олон төрлийн сонирхолтой тулааны урлаг сонирхож байна гэх мэт. Тэгээд энэ олон сонирхлууд над шиг одоо тийм асуудал тулгарсан юм шиг байна. Надад бас яг энэ асуудал тулгарсан. Би одоо чинь энэ олон сонирхлуудаа яах вэ те? Бүгднгийн зэрэг ингээ хөвгөд хөгжүүлээд явах уу эсвэл аль нэгийг дагнаа тэрэнд нь мундаг болох уу? Тэр нь болохоор миний бодлоор яг хүний өөрийнх нь personality, өөрийнх нь одоо тэр хүний зан характераас хамаарх байх. Тэгээ асуултаа одоо энэ асуултанд хариулаад явж байхад таснаа доороо комментэн дээр асуулт асууж болно. Тэгэхдээ дараа лайв дууссан хүмүүсээс асуугаад байдаг шүү. Тэрэн дээр бол хариулж чадахгүй. За тэгээд сонирхлоо дагаж хөөх үү эсвэл олон сонирхлоо бүгднгийн зэрэг хөөх үү эсвэл аль нэгэн нэг сонирхлоо эсвэл нэг авьяасаа ч юм уу дагнж тэрэн дээрээ мундаг болох уу. Тэхийн тулд өөрөө чинь зорилго юунаас одоо гаралтай ямар зорилготой энэ тэр чинь бас маш чухал хамаарна. Тэгээд бас өөрөө чинь зан характер ерөнхий сонирхол чинь бас маш чухал. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь ямар нэг юм дэлхийн аварга болмоор байвал нэг л зүйлийг дагнах хэрэгтэй. Одоо жишээ нь тулааны урлагийн дэлхийн аварга болох ч юм уу те эсвэл олимпийн аварга болох ч юм уу эсвэл аливаа юмд те угаасаа тийм зорилготой хүмүүс бол угаасаа надаар хилүүлсэн хилүүлээгүй тэр сонирхлоо дагнаад явж байгаа бүр жоохон багсаа ч юм уу те бас магадгүй зарим хүмүүс 20-ийн төрчээд бас эхэлж магадгүй. Одоо жишээ нь би нэг Англид нэг амьдардаг бокс ч нэг Монгол хүмүүс мэддэг бах. Цэвэн пүрүү гэдэг манай нэг таньдаг ах байдаг. Дэлхийн аварга байсан Монголын мундаг алдартай бокс ч. Тэр ах 26 настай анх бокс тоглож эхэлсэн гэж байна. Тийм болохоор одоо жишээ нь 26 нас хүрээг болж юм уу те. Над шиг одоо 23 настай ч юм болж байгаа бол бас хангалттай эрт байна. Тэгээ тийм болохоор нэг зүйлийг дагнаад хөөхөд бас оройтойг байж магадгүй. Тэгэхээр би бол хувьдаа шийдвэр аль хэдийн гаргацсан. Тэр нь юу вэ гэхээр олон зүйлийг би дагнаад явна. Яагаад гэвэл энэ миний зан характертай одоо холбоотой. Би болохоор аливаа юмнаас амар амархан өддөг. Тэгээс аливаа юмыг шин сонирхлыг олж авахаар тэрэндээ маш гүнзгий ордог. Одоо жишээ нь нэг шинэ хэлийг сурыг гэсэн сонголт гаргачих юм бол би тэр хэл рүү бүр маш гүнзгий ордог. Маш 100% төвлөрөлтөө өгдөг. Гэхдээ би олон зүйлийг одоо чинь нэг дор хоёр зүйлийг бол хийж хийдэггүй. Хийх үе байна. Гэхдээ аль болох тийхгүй байхыг хичээдэг. Тэх болгоныгоо алдаа гэж тоосдог. Жишээ нь түрүүний дээр би нэг сайхан зураг зурж байгаа видеого YouTube дээр хийсэн. Тэрэн дээр зураг одоо зурангаа би эхлээд подкаст хийгээд нэг найзтайгаа юм ярилцсангаа зураг зурх гэж оролцсон. Тэгсэн чинь зургийн жолигтой болоогүй подкастных нь яриан жолигтой болоогүй. Тэгэхээр анхаарлын хоёр хуваачхлаар аль нь одоо алихтай үр дүн хүрээгүй. Тийм болохоор яг тэрэн шиг аливаа нэг зүйлийг яг хийж явах тэр хугацаанд болохоор 100% өгөөд тэгээд дараа нь өөр зүйлийг бас хийж болно. Одоо жишээ нь би хэд хэдэн хүмүүсийг за жишээ нь Арнольд Шварценеггерээс жишээ авах юм бол тийм ээ. Арнольд Шварценеггер 4 мундаг одоо том карьерийг маш амжилттай хөөсөн тийм ээ. Бодибилдингээр дэлхийн 5-6 удаагийн аварга Мистер Олимпиа, Мистер Universe болсон. Тэгээд дараа нь жүжигчин тэгээд улс төрч governor тийм ээ. Калифорни мужийн захирагч гэх мэт. Гэхдээ тэрийг бүгднгийн нэг дор хөөөгөө нэг нэгээр нь хөөж болно. Тийм ээ. Гэх мэт. Гэхдээ би болохоор хувьдаа бол өөрийгөө харж байгаа одоо миний харах өнцг нь болохоор одоо би хэл сурах, зураг зурах,
тулааны урлагаар хичээллэх одоо юу гэдэг юм код бичих одоо энэ бүх одоо сурж байгаа зүйлүүдийг яг одоо би зүгээр apprenticeship гэдэг стейжээр явж байгаа гэж ойлгож байгаа өөрийгөө. Сурдаг стейжээр. Бүтээдэг стейж руугаа ороход бэлтгэгдээд явж байгаа гэсэн. Яг одоо би өөрийнхөө бодлоор бол бүтээдэг стейж руугаа орооч явж байгаа. Хэдий би энэ видеонуудыг бүтээгээд одоо чинь уран бүтээлч юм уу төөрөөд зураг зураад ч юм уу тийм ингээд явж байгаа ч гэсэн тэр болгоно нь одоо жишээ нь нэг бодлын туршилт нэг бодлын нэг тийм эхний стейжний нэг бэлтгэгдэх явц гэж харж байгаа. Тэгэхээр тэр бэлтгэгдэх явцсан дундаа би хүссэн юм оролдож болно. Тэгээд тэр дотроос надад таалагдах юм таалагдахгүй юм гарч ирнэ. Тэгээд бас нэг харж байгаа юм болохоор хэдий би ингээ олон юм хөөж байгаа ч гэсэн ерөнхий би нэг л юмыг хөөгд байгаа гэдгийг анзаарсан. Тэр нь болохоор сурах. Би яаж зүгээрч нэг сурах биш бүр яаж сурах вэ гэдэг урлагийг одоо тийм урлаг сонирхолтой юм байлээ. Тэхийн тулд би бас хүнд заах дуртай. Заах бас авьяастай. Жоохон хүмүүсд бас айгу амархан юм зааж өгч чаддаг гэх мэт. Тэгээд тэр яаж сурах вэ? Яаж хурдан сурах вэ? Яаж одоо үр дүнтэй сурах вэ? Яаж effective болон efficient сурах вэ гэдэг тэр зүйлд би бүр одоо obsessed болсон хүн юм байлээ. Тэгээд тийм болохоор би хэлийг ч яаж хурдан сурах вэ? Математикийг ч яаж хурдан сурах вэ гэх мэт өөр зүйлүүдийг яаж хурдан сурах вэ гэдгийг одоо сонирхож судалж үздэг. Тэгэхээр ерөнхийн нэг юм байгаад байна. Тэрнээсээ ингээд задраад явчихж байна гэсэн. Тэгэхээр яг тэрэн шиг над шиг бас тийм яаж сурах тал дээр сонирхолтой юм гэж байна. Тэгэхээр нэг л зүйл дээр сураад ах юм бол тэрнээсээ илүү гүнзгий сурах, ерөнхий сурах гэдэг зүйл сонирхолтой юм чинь зөвхөн тэр зүйлийг сурахаар ууйдна тийм ээ. Тэгэхээр өөр зүйлийг бас сурж болно гэсэн. Тэгэхээр өөрийн чинь зорилго юунд хүрэх гээд байгаа. Тэгээд ямар сонирхолтой, ямар зан арын шинтэй бас чинь хамаарна. За тэгээд миний хувьд бол жишээ нь одоо чинь би энэ олон зүйлүүдийг ингээд сурахлаар дараа нь яваандаа тэд нар ингээд нийлээд одоо жишээ нь Steve Jobs гэхэд урлагийн сонирхолтой бас технологийн сонирхолтой тэр хоёроо нийлүүлээд Pixar компани, Apple компани гэх мэт тиймэрхүү компаниудыг хийх ч гэдэг юм тийм. Тиймэрхүү олон сонирхлуудаа нийлүүлж бас болдог. Тэгээ тийм болохоор би бол санаа зовхгүй байгаа. Миний энэ олон сонирхлууд левел нь ахаад ур чадвар нь дээшлэх тусам хоорондоо нийлэх одоохондоо миний харж чадахгүй байгаа ирээдүйд миний харж чадах болох тиймэрхүү юмнууд гарч ирэх байх гэж найдаад тэр энэ зүйлүүдээ сураа явж байгаа. Өмнө би нүг ярьжсэн да Роберт Грин гэдэг нэг зохиолч 30-ийн хүртлээ зохиолоо бичихийн оронд бараг бүхэл төрлийн ажлыг хийж үзсэн гэдэг. Тэрэндээ ерөөсө харамсдаггүй тэр нь болохоор өөрийнхөө тэр миний сайн яриадсан тэр бэлтгэгдэх үйл явцсан байсан 30-ийн хүртлээ бүх төрлийн зүйлийг хийж бэлтгэгдсэн. Тэргээр юу сурсан гэхээр Роберт Грины сонирхолтой зүйл нь болохоор хүний зан характерт маш сонирхолтой. Тэгээд тэр олон өөр ажил хийх явцсандаа хүний зан характер одоо power dynamic тиймэрхүү юмнуудыг судлаад явуулсан ба гэх мэт. Тэгэхээр нэг зүйл байж болно тэр зүйл нэгээр маш олон зүйлд хуваагдаж болно. За тэгээд бас нэг асуулт байсан. Тэр асуулт нь болохоор нэг хүн гэсэн би өнгөрсөндөө айгүй харамсах юм гэдэг. Тэгээд дэмий гэдгийг мэдсэн ч гэсэн одоо шаардлагагүй гэдгийг логикийн хувьд тийм ээ онлын хувьд мэдээд байсан ч гэсэн ерөөсөө харамсаад ах ингээд. Энэ дээр болохоор би бол одоо яг төстэй одоо байдалд зөндөө оржсэн. Ялангуяа жишээ нь би Bristol-ийн их сургуульд онлын физикээр сурж агаад 2015-аас 16 оны хугацаанд тэгээд одоо яг 10 жил 19 онд би магистр хамгаалаад төгсөв байсан. Тэгэхэд би фейлдсэн. Тухайн үед бол 16 он гарахад би хичээлийн хангалттай сайн хийдгүү байсан. Тэгээд өөрийгөө тухайн үе хүртэл би яг одоо цэвэр авьяасан дээр тулгуурлаа яваад идэг байсан. Би одоо чинь тоон дээр авьяастай ч гэдэг юм уу те эсвэл аливаа юм дээр би сурах авьяастай ч гэдэг юм. Тийм болохоор надаа тийм хичээл зүтгэл гаргах шаардлагагүй гэдэг ч юм уу нэг тийм бохир аргаар ч юм уу нэг үзэл бодлоор ч юм уу хөөж явж хагаад тэгээд алдаа гаргаад тийм мундаг одоо Bristol-ийн сургууль бол англи дотроо математик, инженер гэх мэт чиглэлээр топ 3 4 5 та ордог. Тийм мундаг сургууль байсан. Тэгээд тэрнийг нь ачаалын дийлээгүй. Тэгээд яад үл хангалттай хичээл зүтгэл оруулаагүй. Тэгээд тийм болохоор би мэрэгчлээ сольсон. Тэгээд тухайн үед бол би өөрөө тэрийг бууж өгч байгаа гэдгийг л хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үед бол би өөрийгөө
гэрээсээ холоононгоос хол баймааргүй байна ч гэдэг юм уу, эсвэл физик ерөөсөө миний сонирхолтой юу биш юм байна ч гэдэг юм уу, тийм мэрэгжил биш юм байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү шалтгаануудыг гаргаад, өөрчлөлтийг гаргаад Лондонгийн их сургууль руу шилжиж ирсэн. Тэгээд тэрнээс хойш би яг эхний 1-2 жилийн хугацаанд бол баг 30-40 удаа Бристлийн их сургууль эргээд очсон байна ч гэдэг юм уу. Бристлийн их сургуультай холбоотой зүйлүүдийг зүүдэлж исэн. Тэр нь болохоор миний 70 ухамсарт одоо ингээд нэг харамсал болоод ингээд гимшил болоод ч юм уу үлдсэн байсан гэсэн. Тэгээ нэг тийм тэрийг бол би өөртөө бас ингээд хэлж лээсэн л да. Яг уу алдаа гаргасан байсан ч гэсэн энэ алдаас би суралцах хэрэгтэй. Гэт тийм ч улмаас би улам илүү нэг өөрийгөө дисциплинд, өөрийгөө илүү одоо зуршил суулгаж хүчтэй одоо идэвхтэй хичээл зүтгэлтэй болгох тал руу шилжүүлж эхэлсэн. Тэгэхээр тэр утгаараа бол тэр алдаа нь надад бол маш хэрэг болсон. Тэгэхдээ тэр алдаа нь хичнээн хэрэг болсон ч гэсэн тэр алдаа хിവэрэ байсан болохоор миний бүр тарихны дотроос нь идчихсэн. Тэгээд эргээд нэг их сургуульд очсон байж гэдэг юм уу, эсвэл эргээд их сургуулийн дотор байранд орох гэсэн чинь миний өөрөө хүн автсан байна энэ гэл тиймэрхүү зүүднүүд айгүйх зүүдэлж исэн. Тэгээд тэр зүүднүүдийг ингээд зүүдлээд тэгээд харамсаад тэг хугацаанд би нэг зүйлийг ойлгосон. Тэр нь болохоор энэ надад амар их тийм хэрэгтэй дуршлаг болоод байгаа юм байна. Тэр нь юу гэхээр би хожигдох ч юм уу, харамсах ч юм уу, тиймэрхүү зүйл бүр амар дургуг ойлгоод алдаа гаргах ч юм уу, тийм амар дургуг ойлгоод тийм болохоор би жижиг алдаач яг гаргаж болно. Тийм том алдааг тийм ээ карьерний алдаа ч юм уу, мэрэгжлээ эсвэл тийм ээ их сургуулаасаа гаргах ч гэдэг юм уу, тиймэрхүү том би яг өөрөө их сургууль дээр захиа бичээд би их сургуулиасаа гармаар байна, би өөр сургууль руу бүртгүүлсэн гэд очиод өгөөд гарч ирсэн байхгүй. Тэгээд тэр алдааг дахин давтагдахгүй тулд би нэг юм дасгал хийж гисэн. Өөрийгөө одоо чинь 40 настай болсон байна ч гэдэг юм уу, төсөөлөд тэр 40 настай болцсон үедээ өөрийгөө эргэж хараад тухайн үед би харт амхинд орсон ч юм уу, архинд орсон ч юм уу, эсвэл бүр олон алдаанууд гаргаад хэл сурах мурах тэр юу гэдэг энэ тэр бүгднийг болцсон тийм ирээдүг би өөртөө төсөөлж байгаа байхгүй. Бүр харамсаж болох бүхэл юм ба гэр бүлийн ойр дотны хүмүүсийг гомдооцсон, ээж аавгаа амьд байхад начийг хариулаагүй гомдооцсон ч гэдэг юм гих мэт бүх зүйлүүдийг бүр төсөөлөд тэгээ яг би одоо гудамжинд дими царайлаа сууж ин ч гэдэг юм уу, бүр яг ингээд өөрийгөө тэгж ийг төсөөлөд бараг нулимс туслахын даваан дээр би тэр үед нь яг боддог байхгүй. Тэр дасгалынхаа явцанд эргээд би одоо 23 наснда ч юм уу очсон бол би ямар их олон зүйлийг өөрчлөх байсан бэ, ямар том шийдвэрүүдээ би өөрөөр гаргах байсан бэ гэд амар харамсах тэр мэдрэмжийг хүлээж авангуудаа тэгэнгүүтээ гэж ирээд яг одоо би 23 настай байна. Надад дахиад нэг 2 дугаар боломж олдсон байна гэдэг. Нэг тийм дасгалыг олж авсан тэр харамсах гэдэг зүйлээсээ. Яг л тэр харамсах гэдэг зүйл чинь одоо мэдрэмж, гимших, харамсах гэдэг мэдрэмж нь маш хүчтэй мэдрэмж болохоор тэр хүчтэй мэдрэмжийг ашиглаж бас болно тийм ээ. Өөрийнхөө одоо ашигтай байдалд ашиглаж болно. За тийм байна. Тэгэхээр тэрийг дими гэж бодсон ч гэсэн одоо зүхтаах хэрэггүй. Тэр харамсах гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөөд тэр хүчтэй мэдрэмжийг зөв чиг рүү чиглүүлээд ашиглаж болно гэсэн үг. За тэгээд эндээс асуултууд ирж байна. Ядарсан үедээ яаж өөрийгөө идэвхжүүлэх вэ? Энэ асуулттай холбоотой нэг маш чухал зүйл нь болохоор миний бодлоор ядарсан үедээ өөрийгөө идэвхжүүлнэ гэдэг нь маш урдчилсан, бүр урдчлаад төлөвлөсөн ч юм уу, таамагласан ч юм уу тэр үеэс хамааралтай гэсэн. Юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр гинт байжгаад ядарчлаа. За би яаж энэ ядаргаанаас гарах вэ гэдэг юм. Тиймэрхүү арга техникүүд бол би хэлж өгч болно. Одоо жишээ нь биеийн тамирын дасгал хийгээд 10 сууных ч юм уу сунгалтын дасгал ч юм уу хийж эхлэхээр би физиологч нь өөрөө бас илүү сэргээд эхэлдэг гэх мэт. Тиймэрхүү техникүүд бол байна. Гэхдээ ерөнхий техник нь юу вэ гэхээр, ерөнхий зарчим нь юу вэ гэхээр энэ зуршил суулгаад байгаагийн, систем суулгаад байгаагийн гол шалтгаан нь болохоор бид нэр хамгийн мундаг үедээ одоо жишээ нь ажлыг хийж болно тийм ээ. Амархан одоо жишээ нь би бүтэн энергитэй ядраагүй үлсөөгүй стресстэйгүй тийм үедээ бол би бүтээл төрөхөд ч гэдэм үү шийдвэр гаргахад ч юм уу амархан.
Гэхдээ би хамгийн хэцүү, хамгийн ядарсан, нойргуудсан, хоолгуудсан, ядарсан, бухимдсан, стрессцэн тийм үедээ би зөв шийдвэр гаргаж чадах уугүй юу гэдгийг гэдэг нь шал өөр тийм ээ. Тийм болохоор бид нэг төлөвлөгөө гаргахдаа тасралтгүй нэг тэр мундаг стейтэн дээр мундаг төвшин дээр байсараад ядрахгүй стресстгүй байсараад тэр шийдвэрүүдийг гаргаад тэр зорилготой хүрэх юм шиг тооцоолдог. Тэр нь болохоор том алдаа. Оронд нь тэр хамгийн доотлын левелээр тооцох хэрэгтэй. Тийм болохоор би ойрын хугацаанд өөртөө зөвлөн хандаад маш жижигээр одоо алхмуудыг гаргах хэрэгтэй гэдэг. Тэгээ холын хугацаанд болохоор одоо чинь 3-5 жилийн хугацаанд маш том юмыг өөрчилж болно. Тэрэн дээр бол өөртөө хатуу хандах хэрэгтэй. Тэгээ тийм болохоор тэр систем чинь тэр одоо зуршил чинь автоматчаад эхлэнгууд тархины уртлын тэр нүунийг шийдвэр гаргадаг хэсэг нь амардаг үед нь тэр цаатлын автомат одоо гөрүүл тархичин гэх юм уу те сармагчин тархичин тэр зүйлийг хүссэн хүсээгүй хийдэг болсон. Ягаад гэвэл та нөгөө нэг таних тэмдэг тэгээд зуршил тэгээд шагналыг нь системжүүлсээр давтагдуулсаар бүр системжүүлсэн байдаг. Тийм болохоор ядарсан үедээ ч гэсэн юм хийж чаддаг болно гэсэн. Тэгэхдээ би бас нэг энэ талтай айгуу чухал зүйл нь болохоор ядарсан үедээ заавал юм хийх гэдэгтэй биш. Заримдаа ядарсан үедээ бол зүгээр л амрах шаардлагатай байдаг. Тэгээд би яг энэний өмнөх 7 оны видеон дээр ярьсан тийм. Амрахтаа амарсан шиг амар. Зугаацахтаа ч юм уу, тоглохдоо ч юм уу, кино үзэхдээ ч юм уу үзсэн шиг үз. Тэхийн бол цэнийг яг утсыг цэнгэлж байгаа юм шиг. Утсаа цэнгэлэхгүй нэг хальт нэг залгуураа нэг 2 минут залгачаал тэгэл цэнэгэн дуусчаад ах чинь тэгэл бүх юм дээр зарцуулах гал бүх ачааллыг ажиллуулах гал гүгэх юм бол утас чинь ажиллахгүй унтарчин тийм ээ. Нэг тэрнтэй адилхан таны тархич юм бас унтарчин. Тийм болохоор цэнэглүүлсэн шиг 100% болтолн сайхан цэнэглээд тэгээд хийх юм хийж болно. Тийм болохоор тэр нь бас чухал. Урдчлан тэр ядархаасаа өмнө тэр сэргийг байгаа үедээ ч юм уу тэр систем гаргах төлөвлөгөөгөө гаргаад тэгээд тэр системээ боловсруулах явцдаа зөндөө одоо алдаа гаргана. Тэгээд тэр явцдаа ингээд adjustment хийгээд одоо засваруудыг хийгээд чиглэлүүдийн өөрчлөлт явуулна гэсэн. За тэгээд хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ? Энэ талаар жаахан яриач. Өөртөө итгэлтэй байдал нь болохоор миний хувьд бол одоо өөртөө итгэлтэй байдал гэдэг юм ирж буцдаг байсан. Одоо жишээ нь жоохон байхдаа нөгөө нэг айлын баг хүү, эрэгтэй хүүхэд ганцаараа эрэгтэй хүүхэд дээр 3 ихчтэй гих мэд тэгээ тийм болохоор айгүйх тийм хайрлуулдаг. Тийм байсан болохоор өөртөө айгүй итгэлтэй байсан. Ингээд амар тийм хамгийн чанга дуутай, хамгийн лидер маягийн тийм хүүхэд байсан. Тэгээ дараа нь бас яг манай ээж англи намайг зүр орхиод явсан. Тэгээд ээжүүгээр байх хугацаанд болохоор би anorexic гэдэг кондишнтэй болоод тэр нь болохоор юу гэсэн үг вэ? Хит тураалдаа орсон. 11-2 настайдаа 22 кг байсан би. Тэр нь ингээ хүмүүс ингээ манай аав ах энэ ирээ миний гарыг ингээ бариад үзэхлээр ийм хүн жижигхэн ингээ зүгээр л яс байсан. Тэгээд тухайн үед би өөртөө итгэлтэй байдлаа ингээ баг алдчихсан. Тэгээд одоо бол 5-6 настай хүүхдүүд 20 хэдэн кг байт юм лээ. Би болохоор 10 настайдаа 22 кг. Тэгээд тухайн үед баг ингээ өөртөө итгэлтэй байдлаа алдаад тэгэнгүүтээ Англид ирээд тэгээ манай ээж бас Монголд ирээд намайг ингээ өдөр болгон хоолсон бүр өдөр болгон намайг тураалд орсныг хараад хамруу хоолж ихсээр гад сарын дотор 10 хэдэн кг нэмээд ингээ жижигэн гүзээтэй болоо тэргээрээ бахархаад хүүхдүүдэд үзүүлээд эмэгтэй хүүхдэд чамааг өөр өнгөрч үзүүлдэг гэсэн. Тэгээ дараа нь Англид ирлээ. 13 настайдаа Англид ирээд англиар би нэг баг сагал ярьдаг байсан. Нэг ойролцоогоор ярихгүй. Тэгээ сургуульд агуу ганцаархнаа Монгол хүүхд. Тэгээд яг шилжилтийн нас эхэлсэн. Тэгэнгუთ миний нүүр ингээд бүр барцаагаад бүр ингээд акне бүр ингээд уул бар цайцсан. Тэгээд огцом өсөөд таргалаад жин нэмээд 1 жилийн дотор 20-30 жил нэмээд бас дээрэс нь өндөр болоод метр 80 гараад явцсан. Тэгээд арьс марс язраад тэгээ ер нь яг тэр шилжилтийн насны үеийн хүүхд болохоор яг тэрийг айгу хүн дээр хүлээж авсан. Тэгээ өөртөө итгэлтэй байдал гэдэг юм байх болоод тэгээд улам бүрэг одоо зожиг болоод тэгээ нэг гараад тоглох гэсэн ч гэсэн байрны найзууд гэдэг Монголд шиг тийм байхгүйсэн. Ганцаархнаа Монгол. Тэгэнгүүт ингээд улам ингээд ертөнцөө хаагаад зожиг болоод тех тусам ингээ өөртөө итгэлтэй байдал нь алга болоодсэн.
Тэгэхээр дараа нь би өөртөө ихтэй байдлаа баг багаар өөрөө ингээд build хийж эхэлсэн. Шинээр нь босгосон гэх юм уу та. Дасгал хийгээ хүчээр би өөрийгөө ингээд шахаад одоо чинь хүний нүд рүү хүчээр хардаг ч юм уу эсвэл хүнтэй ингээд гар барихтаа хүчээрч байх бүр чанга бацхан цаашаа ингээд firm одоо нэг юм салчгансан гар барилч биш тий. Тэг ингээд чэжээр улам дэлгэж алхах ч юм тий. Гэх мэт бүр нэг саяхан нэг уншсан Jordan Peterson-ы бичсэн амьдралын 12 дүрм гэдэг ном дээр хамгийн ихний дүрм нь цэжээ ингэж дэлгэж явж байгаа. Ингээ бүгдийгөө явчих юм бол шууд бүр би тарих биеийн доторх чинь ялгаруулж байгаа гормон химийн юун үйл явц нь хүртэл өөрийг чинь шууд сэтгэл хөдлөлийг чинь ингээ доош нь буулгачдаг бүгдийн гот. Цэжээ дийлгэн гот шууд сэтгэл хөдлөл чинь дэше өсдөг. Тэгэхээр тэр зуршил гэх мэт тэр цэжээ дийлэх бүр ингээ ингэж өнгөрөх нь цаашаа тийм ээ зүр цих явах ч юм гэх мэт зүйлүүдийг ингээ хүчээр суулгаж болно. Баг багаар зуршил болгож суулгаж болно. Тэр байдлаар өөртөө ихтэй байдал чинь ихснэ. Миний хувьд хамгийн одоо өөртөө ихтэй байдлыг нэмрүүлсэн хамгийн том зүйл нь болохоор тулааны урлаг. Яг гэвэл ялангуяа эрэгтэй хүнд ч гэсэн бас адилхан нөлөөлөх багт. Гэхдээ ялангуяа эрэгтэй хүнд жишээ нь одоо эрэгтэй хүмүүс мэдэх баг. Гудамжаар ингээ явж байхдаа өөр залуучуудыг хараад энэтэй би бараг зодтолтол дийлэх үгүй юу гэд үргэлж тийм даалдах хумсалтай бараг тооцоо calculation явагдаж идэг. Эмэгтэй хүн гоё хувц өмсөд бусдад гоё харагдах хувц өмсөд гарч яхад эрэгтэй хүн баг энэ дотор зодтолтол миний одоо хөдөлгөөнийг боох нүггүй юу, чөлөөтэй байх нүггүй юу гэж хувцаа хүртэл сонгодог гэх мэт цаанаас нь бүр ингээд суудсан байдаг эрэгтэй хүнд. Тэгээ тийм суудсан мөртлөө бие хамгаалж чадахгүй байх юм бол тийм ээ өөр эрэгтэй хүнтэй ингээд тулгархад нөгөө эрэгтэй хүн ямар нэгэн буруу юм болох юм бол тэр эрэгтэй хүн чамайг алж чадна гэдгийг мэддэг ч юм уу тийм байх юм бол өөртөө ихтэй байдал унж эхэлдэг. Тэрний оронд ямар ч нөхцөл байдал би өөрийгөө аваад гарч чадна гэдэг тийм өөртөө ихтэй байдал суугаад эхэлнэ. Одоо жишээ нь жүжигч ч юм уу, холимог тулааны урлаг ч юм уу хийгээд байнга тэр давталтуудыг хийгээд байнга хоолойгоо боолгуулад тэрнээсээ survive хийгээд сурцсан. Тэгээ тийм хэмжээнд хүрчихлээр өөртөө ихтэй байдал цаанаасаа сууж эхэлдэг. Тэгээ тэр цаанаасаа тэр цэх явж хүмүүстэй нүд рүү хараад энэ эмсгэлдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд нь ихсэн. Тэгээд гэхдээ тэрийг ингээд алдагдуулаад тэр зуршлаа ингээд алдагдуулаад эхлэхээр би буцаад ийм байдал руу ордог. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу хэлээд байна гэдэг нь өөртөө ихтэй байдал гэдэг нь тийм зүйлтэй төрдөг гэсэн үг биш. Таны орчин тойрон, таны өөрийнхөө амьдралын хэв маяг систем, өөртөө юу гэж хэлдэг толгой дотор чинь явдаг одоо монолог, диалог тийм ээ. Тэр ярианууд тэр зүйлүүдээс бүгднээр нь хамааралтай. Тийм болохоор өөрөө өөрийгөө маш ихтэй болгож болно гэсэн үг. Тэр би Conor McGregor бол дэлхийн баг хамгийн өөртөө ихтэй хүмүүсийн нэг баг. Conor McGregor хүртэл өөрийгөө хүчээр тэр өөртөө ихтэй байдлыг дасгал хийж суулгасан гэж байгаа. За тэгээд ямар дадал туршлуудыг өөртөө суулгаж чадсан бэ? За би хамгийн ихний суулгасан дадал туршил бол 2014 онд энэ Audible гэж апыг татаад AUDIBLE гэдэг Audible гэдэг Amazon-ы ап байгаа. Ном сонсдог. Тэгээ би нийт ном уншдаг ч гэсэн бас тэрнээсээ илүүгээр ном сонсдог. Бараг 60-70% ном сонсдог. Тэгээд тэр ном сонсдог дадал нь болохоор цаанаас хөссөн хүсээгүй суудсан. Яаж суудсан гэхээр би нэг YouTube дээр Elliot Hulse гэдэг нэг над чи ингээд видео хийгээд ярьдаг хүнийг айгүйх сонсдог байсан. Тэр хүн ном сонсоод зөвлөгөө өгөөд тэгээ ихний ном нь үнэгүй гэдэг. Тэгэхээр тэрийг татаад тэгээд автобусанд сууж явахдаа ч юм уу, алхаж явахдаа ч юм уу, метронд сууж явахдаа ч юм уу ер нь ийш тийшээ нэг газараас нөгөө зэг рүү алхаж явахдаа ч юм уу, аялж явахдаа ч юм уу ном сонсдог болсон. Хөгжим сонсох оронд. Тэрнээс өмнө амар хөгжим сонсдог байсан. Одоо баг хөгжим сонсох баг заавалдахгүй. Тэгээд тэр ном сонсдог зуршил нь миний суур зуршил болсон гэсэн үг. Тэрний дараагийн зуршил нь болохоор миний юу болсон? Хоолоо нөгөө хэмжээд 2016 онд би нөгөө хэлсэн дээ. 100 хэдэн кг болоод тэгээд эмчэд үзүүлсэн чинь элэгч нөө хөвчлөлтэй, эм чинь ийм асуудалтай, тийм асуудалтай ингээд намайг тэгсэн. Тэгээд тэрнээс нь болоод турж эхэлсэн.
Тэгээ зүгээр ч нэг тэрнээс өмнө би тэр нэг Англид анх ирээд таргасан гэсэнд тэр хугацаанд би жил болгон Монгол яваал, цуслан муслан яваал 10 хүртэл килограмм турчаад буцдаг гэсэн. Тэгэх болгондоо буцаад нэмждэг. Гэхдээ энэ удаад болохоор би тэгж буцаад нэмэхгүйгээр ерөнхий хэв маягаа өөрчлөөд ерөнхий бие бүр урт хугацаанд өөрчлөе гэсэн шийдвэр гаргаад тэгээд хоолыг хэмждэг тэр нэг Power of Habit гэх нэг номыг би аягүй зүйлийг олгож байсан да. Тэр номноос уншаад тэгээд энэ миний 2 дугаар суулгасан зуршил. Тэгээ энэ чинь граф нь байна. Энэ граф нь ямар учиртай граф бэ гэхэлэр энд одоо өнөөдөр байгаа. Энэ чи болохоор 100 кг байсан чинь 2016 оны 2 сар тэгээд. Тэгээ энэ миний жингийн одоо граф тогтмол оруулдаг. Миний жин ихссэн ч багассан ч оруулдаг. Одоо бол эргээд ихсэж байгаа. Тэгээд дахиад багасна. Тэгээд ингээд тогтмол одоо чинь англиар нэг юм үг гэдэг. You can manage what you can measure гэдэг. Хэмжиж чадж байгаа зүйлийг manage хийж чадна. Тийм болохоор хэмжихгүй зүхтаагаад ах юм бол жолоодлогоос алдна. Тийм болохоор аливаа зүйлийг хэмжих хэрэгтэй гэсэн үг. Өөрийнхөө прогрессыг, өөрийнхөө журнал бичих ч гэдэм үү те. Өдрөө орой болгон жишээ нь Бенджамин Франклин өдөр болгон тэр өдрөө дүгнэлт гаргаж бичдэг байсан. Юун дээр алдаа гаргасан, юуг сайн хийсэн гэх мэт. Заавал өдөр болгон биш юм байхад 7 хоногт нэг юм уу сард нэг удаа бас эхэлж болно гэсэн үг. Тэгэхээр энэ маш хэрэгтэй тэр туршлуудын нэг. За тэгээд өөр бас өмнө хүмүүсийн асуулсан асуултнууд байна. Шийдвэр гаргахтаа айгүйх эргэлзэх тэрэн дээр яаж одоо асуудлаа шийдэх вэ? Шийдвэр би болохоор бас шийдвэр гаргахтаа одоо цаанаас бол ер нь эргэлзэх талтай байдаг. Яг л нэг perfectionism зантай аливаа зүйлийг төгсөх гэж хичээдэг. Тийм зан хүний шийдвэр гаргахад айгүйх саад болдог. Гэхдээ нэг юмыг болохоор өөрийнхөө дуршлагнаас болон өөр бусд хүмүүсээс ойлгосон. Тэр нь болохоор 3 төрлийн шийдвэр байдаг. Тэр нэг нь болохоор зөв шийдвэр. Зөв шийдвэр нь болохоор мэдээж хамгийн сайн. Зөв шийдвэр гаргавал маш сайн. Хоёрдугаарх нь болохоор буруу шийдвэр. Буруу шийдвэр гаргана гэдэг нь бас сайн. Гэхдээ зөв шийдвэр шиг сайн биш. Гуравдугаарх нь болохоор шийдвэр гаргахгүй байх гэдэг шийдвэр. Өөрөөр хэлбэл тэр нүүр тулсан зүйлээсээ зүхтаах гэсэн шийдвэр. Тэр нь хамгийн муу шийдвэр. Тэр нь хамгийн урт хугацаанд хамгийн их хор нөлөө авчирдаг тийм шийдвэр. Тэрийг ойлгосноос хойш буруу шийдвэр гаргах нь ч гэсэн сайн юм байна. Зөв шийдвэр шиг сайн биш ч гэсэн сайн юм байна гэдэг ойлголтыг гаргаснаас хойш арай илүү бага багараас шийдвэрүүдийг хамаагүй цаашаа айхгүйгээр гаргадаг болж эхэлсэн. Гэхдээ бас лаалтаа гаргана. Тэр 3 дугаар шийдвэрийг гаргах үе зөндөө гарна. Гэхдээ бага багаар тийм ээ. Урт хугацааны тоглоомыг тоглож байгаа бүгд тэр санах хэрэгтэй. Тэгээд бас нэг асуулт нь гэвэл бүтээлч сэтгэлгээ яаж олж авах вэ? Одоо яаж бүтээлч сэтгэх вэ? Одоо чинь монголоор бол онгод орно гэж ярьдаг тийм ээ. Онгод орохоо хүлээгээд суудаг зарим урлагийн хүмүүс. Намайг яадаг вэ гэж. Тэгэхээр саяхан би нэг ном уншсан. Steal like an artist гэдэг. Тэр нь болохоор Steal like an artist гэдэг нь болохоор яг л уран бүтээлч хүн шиг хулгайл гэдэг ном. Тэр нь болохоор нэг Монголд хүмүүс саяхныг болтол одоо бол арай гайг болчиход байгаа. Өмнө нь болохоор 2000 оны ихэр ч юм уу те 90 оны сүүлэр ч юм уу дууг айгүйх хулгай хийдэг гэсэн тийм ээ. Аяыг нь шууд хулгай хийгээл тэрэн дээр нь дуу хийдэг гэсэн. Тэрийг хүмүүс айгүйх үзээ яддаг. Тэгтээ Пабло Пикассо ингэ бичсэн байдаг тийм ээ. Жинхэнэ мундаг уран бүтээлчүүд хулгай хийдэг гэд. Тэгсэн чинь доор нь тэрийн Паблогийн арилгаад Банкси гэж бичсэн. Тэгээд Паблогийн кодын хүртэл хулгайлцсан тийм ээ. Ишлэлийн хүртэл. Тэр нь болохоор тэр ном дээр бичснээрээ болохоор ингэсэн байсан. Хулгай биш гэж зүйл бол байхгүй. Одоо жишээ нь та төрсэн цагаас хойш хилийг яаж сурсан юм? Иргэн тойрны хүмүүс чинь үгнүүдийг хэлсээр байгаа тэрийг дүүрэж хэлж хулгайлж авч сурсан. Өөр мэдлэгийг яаж сурсан юм? Номноос уншсан ч бай, багшаас сонссон ч бай хулгайлж авч сурсан, тийм ээ? Тийм болохоор бүх мэддэг бүх зүйл чинь хулгайн зүйл. Гэхдээ гол ялгаа нь муу хулгайч, сайн хулгайчийн гол ялгаа нь муу хулгайч нэг л хүнээс хулгай хийдэг. Одоо жишээ нь би хипхоп дуу бичих гэж илаа гингуудаа Eminem аяг ч юм хулгай хийж.
нэг дууных нь 80. Тэгэх юм бол хүн болгон мэднэ. Тэрний оронд би 100 хүнээс суулгая гэд нийлүүлчих юм бол хүн болгон ямар оригинал юм бэ, ямар шинээр бүтээлч сэтгэлгээтэй юм бэ гэж хардаг. Тийм болохоор тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүн болгоноос суулгая. Нүдэнд чинь туссан өөрөөс чинь илүү сэтгэдэг ч юм уу, өөрөөс чинь илүү мэдлэгтэй ч юм уу, өөрөөс чинь илүү авьяастай ч юм уу, тийм хүнийг олж харах болгондоо тэр хүнээс суулгая. Тэгэхээр би бас яг энэ зарчмаар явж байгаа. Өөрөөр хэлбэл би өөрийнхөө ингээд ганц нэг туршлагаас хуваалцаж байгаа ч гэсэн ерөнхийдөө уншсан ном хүмүүсээс ингээд хулгайлал та бүхэнд өгөөд байна гэсэн үг тийм ээ. Гэхдээ хамгийн гол нь нөгөө хүн ч гэсэн нөгөө ямаа хулгайд алдаж байгаа хүн ч гэсэн хулгайд алдах биш. Улам л хэрэгтэй, улам л тэр хүний хийсэн бүтээл нь улам холд харж байна гэсэн үг. Тэгэхээр хин хүнд нь хэрэгтэй гэсэн үг. Зөв хулгай хийж чадах юм бол сайн хулгай хийж чадах юм бол. Гэхдээ магадгүй хулгай гэдэг үгийг ашиглахгүй байх хэрэгтэй. Зүгээр авах ч гэдэм аваад цааш нь боловсруулах ч гэдэм тийм юу гэж хэлнэ өөрөө мэд. Хамгийн гол нь бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд тогтмол дуурайж явах хэрэгтэй. Дуурайх дасгалыг хийж явах хэрэгтэй. Тэгээ тэр нь юу одоо тэрнээс хаанаас ч өөрийн чинь илэрхийлэл, өөрийн чинь доторх юм гарч ирэх юм бэ гэхлээр та хичнээн дуурайлгасан ч 100% дуурайлгаж чадахгүй угаасаа. Өөрийн чинь ДНК, өөрийн чинь зан арын шин, өөрийн чинь хэм маяг, стил имиж юу гэдэг. Тэр чинь тэртээ тэргүй байгаа учраас хурууны чихээ хүртэл цор ганц шүү дээ тийм ээ. Тийм учраас цэвэр хулгайлж чадахгүй угаасаа. Тийм болохоор санаа зов тэр тал дээр санаа зовоод хэрэггүй. Одоо жишээ нь жүжицүгийн өчлөлтийн холимог тулааны урлагийн нэг хэсэг, одоо өчлөлтийн хэсэг жүжицү миний хийдэг тулааны урлаг дээр амар мундаг нэг багш байдаг. Джон Данахар гэдэг. Тэр багшийн хэлснээр болохоор ер нь зөндөө багш нар хэлдэг л дээ. Би сурагчдаа суур техникүүдийг мастер хийтэл нь бүтээлч тиймэрхүү сонин содон техникүүд хийхийг нь хориглдог. Чернелийн бүсээ аваад ч юм уу те эхний нэг 4-5 жилийн туршид суур техникүүдээ бүр төгсрүүлсэн тохиолдолд хүссэн бүтээлч одоо техникүүдээ ашиглаж байгаа. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр эхний тэр суурьгаа суулгатлаа хулгай хий хүмүүсийг дөөрэ хамаагүй зураг зурсан ч дуу дуулсан ч ном бичсэн ч хүмүүсийг дөөрэ тэг дөөрэж идэл тэр ур чадвар чинь өсөж идэл тэр мэдлэг чинь ихсэж идэл тэр явцанд тэртээ тэргүй дотроос чинь өөрийн чинь тэр илэрхийлэх зүйлүүд нь шинэ өнгийн нэмээд гараад ирнэ. Тэгэхээр оригинал уран бүтээлч болно гэсэн үг. За тэгээд зөндөө олон асуултууд ирж байна. Амьдралд тань бүх юм сонирхолгүй санагддаг байсан мал тэр үеэсээ яаж гарсан бэ? Энэ болохоор depression л да тийм ээ. Депрессэнд орно гэсэн үг. Би энэ бол зөндөө орж исэн. Тэрнийг бас яаж гарч ирсэн гэж гэсэн өмнө видеон дээр тайлбарлаж исэн. Тэхийн тулд зөндөө урт би зөвлөгөөнийг ярьж болно бүр шашныхын талаас ч юм уу эсвэл тийм ээ existential spiritual талаас нь ярьж болно. Гэтэ би нэг л зөвлөгөө өгч чадна. Миний хувийн туршлагаас харахад нэг л одоо юм анзаарагдаад байгаа. Би тийм мэдрэмж бүх зүйл сонирхолгүй гэсэн тийм мэдрэмж санагдах үед одоо юу гэсэн үг байдаг вэ гэхээр дандаа тэр өөрийгөө илэрхийлсэн тийм бүтээлийг төөрөхгүй байна л гэсэн үг. Төөрөвсөн ч гэсэн бусдтай хуваалцахгүй байна гэсэн үг. Одоо жишээ нь би зөндөө олон видео хийчихэд тэднийг эвлүүлсэн ч гэсэн publish хийгээд интернетээр тавиагүй тийм видеонууд надад байгаа. Зөндөө олон би хэдэн зуун зураг зурчаад тэднүүсийг хинтээ ч хуваалцаагүй зарим нь ураад базаж хийсэн зурагнууд байгаа. Тэр зурагнууд тэр видеонууд гэх мэт тэр бичсэн нийтлэлүүд ч юм уу те дууны үгнүүд гэх мэт тэр олон бүтээлүүд чинь бусдад хүрэхгүй болол бүтээсэнд бараг тооцогдохгүй. Тэгээ тийм болохоор хин нэгэнтэй эсвэл олон хүмүүстэй ч юм уу хуваалцах хэрэгтэй. Тэгээ тэр хуваалцснараа шүүмжлэлийг хүлээж авч болно, яач болно. Гол нь яаж байгаа вэ гэхээр өөрийгөө тэр нүцгэн биеэр нь ч гэдэм юм vulnerability гарan те ил тавьж гинэ гэсэн үг. Шууд зүрхээ дэлгээд тавьж гинэ гэсэн. Тэр зүрхээ дэлгээд тавих юм бол яг уу risky хүн аймар зүйл. Тэрийг чинь хүн зүрх рүү чинь хотголж магадгүй эсвэл тэрийг чинь хайрлж магадгүй. Гэтэ хамгийн гол нь тэр үйлдэлийг хийх юм бол тэр depression гэдэг зүйл ор сургахгүй алга болно. Тэр байтугай миний хувийн итгэлээр бол хорт хавдар өвчин ч гэсэн алга болно гэж би боддог. За тэгээд
өөр асуултууд. Таны мөрөөдөл юу вэ? Ирээдүгөө хэрхэн төсөөлдөг вэ? Юу хийж бүтээ гэж боддог вэ? Миний мөрөөдөл бол яг одоогийн байдлаар бол энэ өөрийнхөө хувийн мөрөөдөл гэвэл энэ бүтээлч байдлыгаа ч юм уу энэ сурах үйл явцыгаа л сайжруулсараад тэр үзэсгэлэнтэй нэг юмыг хийх бах. Тэгээ тэр нь юу ч үж магадгүй. Миний бодлоор бол одоо тааж байгаа бол кино авах гэж бодож байгаа. Яг гэвэл миний түүхэн сонирхолтой, дүрслэх урлаг нь сонирхолтой, хөгжмөн сонирхолтой, story ярих түүх бичих юм бичих сонирхолтой. Энэ бүх сонирхлууд нь нийлээд киноны хөлбраар гарч иж магадгүй гэж бодож байгаа. Тэрүүгээр яг юу гэсэн үг вэ гэхээр миний бодлоор энэ уран бүтээл гэдэг юм юунд чухал вэ гэхээр culture, нийгэм, хүмүүсийн сэтгэхүй тэрэнд хамгийн их гүнзгий нөлөөлдөг зүйл нь бол тэр. Тэгээ тийм болохоор одоо надад тэр нөлөөлсөн тэр мундаг одоо миний уншсан номнууд ч гэдэг юм уу, миний хүндэлдэг хүмүүс ч гэдэг юм уу. Тэр хүмүүсээс ирсэн зүйл дээр өөрийнхөө жижигхэн одоо flavor-ыг нэмээд, өөрийнхөө жижигхэн амт, өөрийнхөө жижигхэн өнгийг нэмээд тэгээд цааш нь дэлгээд ингээд голыг нь зогсоохгүй урсуулж байх тийм зорилготой. Тэр нь одоо юу ч гэж ойлгож болно тий. Хамгийн гол нь тэрүүгээр нэг тийм эерэг импакт, эерэг цохилт нөлөө Монгол хүмүүст ч юм уу тий. Заавал Монгол хүмүүст биш юм аа гэхэд Монгол хүмүүс дотроо зүгээр намайг үзээ сууж байгаа яг одоо лайв байгаа 40 хэдэн хүнд ч юм уу тий. Гэх мэт нэг хүнд ч байсан хамаагүй. Тийм эерэг импакт өгөх юм бол би өөрөө аз жаргалтай болдог. Тэгээ тийм болохоор тэрийгэ зогсохгүй л өргөжлүүлээд авах юм бол би л аз жаргалтай болно гэж бодож байгаа. Өмнө нь болохоор би ингэж хэлдэг байсан. Ялангуяа өсвөр насныхаа үед явж байхдаа ч юм уу. Би ингэ дэлхийн түвшинд нэрээ бичмээр байна гэдэг л тиймэрхүү юм ярьдаг байсан. Тэгээ тэр нь болохоор баг багаараа алга болоод байгаа. Тэрний талаар би бас өмнөдөө ярьж лээсэн баг л та. Гэхдээ миний нэг сайхан нэг анзаараа надад айгүй нэг хүчтэй нөлөөлсөн нэг юм болохоор би нэг зургийн видеонууд айгүй үздэг. Тосон бодгаар ч юм уу яаж бодох вэ энэ гэл хүмүүсийн ярилцлагыг сонсоод мундаг уран бүтээлчүүдийг сонирхдаг. Тэгсэн чинь нэг мундаг зураач хэлсэн байхгүй. Тэр мундаг зураачаас яг энэ асуултыг асуусан чинь би насныхаа бүхсэнд тэтгэвртэй гарчаад 80 90 хүрчээд яг хөө тэр үед амьд байх юм бол тухайн үед би canvas тийм ээ будгийн цаас будаг биер худалдаж авах мөнгөтэй л байх юм бол би аз жаргалтай байна гэдэг. Тэр нь надад бүр амар тийм хүчтэй нөлөөсөн. Яг гэвэл тэг би ингээл дэлхийд алдартай зураач болмоор ч гэдэг юм нэг тиймэрхүү өөрөөсөө гадуур нэг тийм external өөрийнхөө өдөртөж болохгүй нэг тиймэрхүү юмнаас аз жаргал олж авдаг хүн биш. Тэр хүн үнэхээр л зүгээр зураг зурах гэдэг зүйлд л үнэхээр хайртай хүн байгаа байхгүй. Тэгээ тэрнтэйгээ л байгаа цагт би алзахгүй гэдэг тиймэрхүү мессеж байсан. Тэгээ тэр надад айгуу гоё мессеж санагдсан. Тэгээ тийм болохоор би бас яг тийм баймаар байна. Одоохондоо л яг бүрэн тийм биш л дээ. Би бас ингээл хүмүүст хүрмээр байна, хүмүүст хэрэг болмоор байна гэсэн тиймэрхүү одоо ирмэлцлүүд надад байгаа. Гэхдээ би тийм хэмжээнд хүрмээр байна. Өөрөөр хэлбэл хувьдаа зүгээр хийж байгаа зүйлдээ л хайртай. Тэгээд өөр юм хамаагүй. Өөр юу ч болж исэн амьдрал угаасаа сайн тамуутай зөндөл юм болно шүү дээ тийм ээ. За тэгээд эндээс нэг сүүлийн нэг асуулт байна. Тэр асуултыг хариулчаад тэгээд лайв дуусгая. Нилээн 40 минут ярьчлаа. Тэр нь болохоор relationship дээр зөвлөгөө авах гэсэн юм гинэ. Урт мессеж байна. Тэгээд ерөнхийдөө бол асуусан зүйл нь бол юм байна. Найз охинтой. Тэгээд найз охинтойгоо ингээд сайн талцдаг, муудалцдаг тиймэрхүү relationshipтэй. Тэгээд салын ихээр салж мэдэхгүй, нийлэхээр нийлж мэдэхгүй тийм байдалд орчод байгаа юм шиг байна. За тэгээд энэ хүнгээ зөвлөгөөд би болохоор хувьдаа одоо сүүлийн 5 жил өчигдөр Совдтой хоёрын хэрэгсний 5 жилийн явуулсан. Тэгэхээр энэ 5 жилийн хугацаанд бас яг нэг тиймэрхүү up and down зөндөө юмнуудыг бас битээр жижиг хэмжээнд туулаад өнгөрсөн.
Тэр хугацаанд надад бол хэрэг болсон зүйл юу гэхээр түрүүн би хэлсэн шиг Elliot Halls гэдэг би нэг хүнийг YouTube дээр сонсдог байсан. Тэр хүний зөвлөгөөг айхуу авдаг. Тэгээ тэр хүний нэг зөвлөгөөн дээр нэг юм бит яасан байхгүй. Найз өхнөөсөө сал гэдэг. Тэгээ нэг найз өхнөөсөө сал гэсэн тийм амар хүчтэй видео болохоор би сонирхолтой энэ одоо юу ярих гэж байгаа юм бол гэж ороод үзсэн чинь манайд нэг юм асуулт ирсэн байсан. Нэг залуу бас яг өөртөө чинь төстэй юм байдалд орсон юм. Найз өхөнтэйгээ хайргүй юм шиг те хайртайгаа мэдхгүй юм шиг. Тэгээд яах вэ? Салах уу үгүй юу гэдгийг мэдэхгүй тийм эргэлцсэн тийм хүн. Тэгсэн чинь Elliot тэрэнд зөвлөгөө өгж байгаа байхгүй. Тухайд би ч гэсэн бас нэг тийм өөртөө ч итгэлгүй болсон нэг тийм relationship-ээр цааш явж байгаа мэдэхгүй нэг тийм байдалд орсон байсан. Тэгсэн чинь Elliot-ийн хэлсэн үг нь болохоор чи хинээс ч салж болно. Чи ямар ч relationship байсан чи тэрэндээ ингээд тэг мөнхийн уягдсан биш. Чи эрх чөлөөтэй чи салж болно. Гэтэ чи салахаас өмнө нэг юмыг make sure хийх хэрэгтэй. Нэг юмыг заавал одоо баталгаатай болгож ийж тэр зүйлийг тэр салах гэдэг дараагийн шат руу орох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр тэр салж байгаа шалтгаан чинь цэвэр одоо найз охин ч юм уу тийм ээ партнер чинь хамтрагчийнхаа буруугаас болж чи салж байгаа юм одоо чи тэр хүн чинь тийм хортой токсик хүн юм уу эсвэл чи өөрөөсөө олж салж байгаа юм уу одоо өөрөө алдагаа гаргаж байгаа ч байт юм те өөрөө одоо өөртөө итгэлгүй комплекстэй insecure ч юм те тэрнээсээ болоод салж байгаа юм уу гэдэг тэр асуултаа тодорхойлоод тэг өөрөө гэж байгаа бол тэр салгаас өмнө өөрийнхөө тэр асуудлыг шийд. Тэгчээд сал. Тэгчээд дараагийн хүнээ бол. Тэгэхгүй бол чи өөрийнхөө асуудлыг шийдэхгүй бол өөрөө тэр проблемийн их үүсвэр нь чи өөрөө байх юм бол тэрийг салсан ч өөртөөгөө хамт аваад явна. Тэгээ дараагийн хүнтэйгээ нийлсэн ч тэр өөрийн чинь проблем нь дараагийн хүн дээр чинь хамт л очино. Тэгэл сална тэгээд дахиад дараагийн хүн гарчин өөрөөсөө тэр проблемыг арилгаагүй цагт тэр үерхэл болгоны чинь common denominator буюу үерхэл болгонд чинь адилхан болж байгаа тохиолж байгаа нэг зүйл нь чи өөрөө. Тийм болохоор тэр өөрийнхөө тэр insecurity ч юм тийм өөрийнхөө өөртөө итгэлгүй байдал юу гэдгийг өөрийн чинь гол асуудал нь хаана вэ? Тэрийгэ тодорхойлоод тэрийгэ шийд. Тэгэх юм бол чи салахгүй ч гэж магадгүй гэдэг. Тэгээд өөрөө бас тэр Elliot Halls өөрийнхөө амьдралаас ярьсан чинь өөрөө тэгэх тусан өөрөө тэрэн дээр ажиллаад тэгэнгუутаа relationship дээр ажиллаад relationship гэдэг чинь тийм ээ үерхэл гэдэг чинь бас айгүй хөдөлмөр шаарддаг. Өдөр болгоо нөгөө хүндээ investment хөрөнгө оруулалт сэтгэл хөдлөлийн оюун ухааны анхаарлын гэх мэт хөрөнгө оруулалтыг хийж идэг. Тийм болохоор тэр хөрөнгө оруулалт хийгээд эхэлнэ. Өөрөө тэр одоо өөрийнхөө асуудлыг шийдэх явцандаа тэр хүнд нөгөө хүндээ бас анхаарлаа төвлөрүүлж эхэлнэ. Тэгэнгუут нөгөө эмэгтэй хүн чинь бас цэцэглээд эхэлдэг. Тэгэнгუут тэр эмэгтэй хүн цэцэглээд эхлэнгуут бас өөрлөө чинь эргүүлээд бас тэр хайрыг ч юм уу буцаана. Тэгэнгуут тэр хүн улам илүү үзэсгэлэнтэй улам илүү гоё болж харагддаг. Тэгээ тэр зөвлөгөөг сонсчоод би яг нэг төстэй зөвлөгөөс тэр нэг өндөр бүтээлч хүний 7 дадал гэдэг ном дээр байсан. Тэр нь болохоор 2 хос ирсэн. Нэг нь болохоор хоёулаа биеиндээ хайрг болсон. 20-30 жил хамт суугаад 20-30 жил болсон. Хүүхдүүд нь том болсон. Тэгээ тэр хоёр тэр өндөр бүтээлч хүний 7 дадал номыг бичсэн, зохиол бичсэн номыг бичсэн. Стивен Кови гэдэг хүнээс асуусан байна л да. Бид хоёр биеиндээ хайрг болсон. Тэгээ бид хоёр яах вэ? Яаж салах вэ? Эсвэл яг яах вэ те? Бид хоёр ерөөсөө биеиндээ хайрг болсон. Би нэг үзий яддаггүй, биеиндээ ууртай биш, зүгээр л хайрг болсон. Тэгээд тэгсэн чинь Стивен Кови хариулахдаа зүгээр л хайрл гэж байгаа юм. Чи их нэрийгээ зүгээр л хайрл. Та чи нөхрийгөө зүгээр л хайрл. Тэгсэн чинь нөгөө хүн уурлаад хайрг болсон гэдэг чинь яаж хайрлах гэдэг юм бэ? Ойлгохгүй байгаа юм хаашаа бид нар хайрг болсон гэдэг чинь. Тэгсэн чинь хайрлах гэдгийг юу гэж ойлгоод байгаа юм гэдээ асуусан Стивен Кови. Хайрлах гэдэг чинь үйл үг, тийм ээ? Үйлдэл. Хайрлах, тийм ээ? Тэгэхгүй хайргүй болсон гэдэг чинь болохоор чи сэтгэл хөдлөлийг яриад байна. Тэр хайр гэдэг сэтгэл хөдлөл тэр emotion тэр эмоц чинь байх болсон биш болно. Тэглээгээ чи хайрлахгүй байх хэрэгтэй гэсэн үг биш. Хайрлах гэдэг чинь үйл үг, үйлдэл. Тийм болохоор зүгээр л хайрл гэдэг. Тэгээд гэсэн чинь тэр хоёрын relationship бас тэгээд цэцгэлсэн байна. Тэр хайрлах гэдэг үйлдэлийг гаргаснараа. Тэр нь болохоор юутай зүйрлэх вэ гэвэл одоо жишээ нь
мод услахтай тийм. Жимсний мод услахтай. Тэр жимсний модны тэр жимс нь хайр. Анх магадгүй тэр модноос жимс урагчааг нь олж анзаараа жимсийг нийж үзсэн байж болно. Тэгэнгუთ тэр чинь нэг анхны тэр дурлал тийм ээ, анхны тэр мэдрэмж. Тэгэнгუთ өвөл боллоо, нөгөө жимснүүдийг нийтээд дууслаа, зарим нь унлаа. Нөгөө мод чинь үцгэн болчихно. Тэгэхээр тэр нь болохоор нөгөө тэр үерхэл чинь зохих хэмжээнд хүрэхлээр тийм хэмжээнд хүрнэ. Тэгэнгუთ яах вэ? Орхиж яваа дараагийн мод руу явах уу? Өөр халуун орны мод руу явах уу? Яах вэ? Тэгэхээр тэр моднууд бол тэр сайклаараа яваалаа. Тэгэхээр тэр оронд нь тэр модыгоо услаад хайрлаад тэгэх юм бол хавар, өвөл, хавар, зам боллоо. Намар ирлээ. Дахиад нөгөө жимснүүд нь дахиад ургана. Тэгэнгუთ тэр жимсийг нь тэр үед нь одоо улам илүү одоо appreciate нь улам илүү тэр жимсийг хайрлаж талархна, тийм ээ? Өөрөө хөдөлмөрөө гаргаж ургуулсан жимсийг. Тэгээ тийм болохоор хайр гэдэг хүмүүс одоо зүйлийг хүмүүсийн гаргадаг асуудал нь болохоор алдаа гэх юм уу? Хайр гэдэг сэтгэл хөдлөл дээр ажиллаад байдаг. Хайрг болчлоо, боллоо дараагийн хүн гэх юм уу те. Тэрний оронд хайр гэдэг чинь үйл үг, хайрлах. Тэр үйл үгэн дээр ажиллах хэрэгтэй. Тэгтээ түрүүний тэр Элиот Холсын хэлсэн шиг тэгж ажиллаад, тэгээ өөр дээрээ ажиллаад тэгээд болохгүй байх юм бол үнэхээр чи өөрөө биш гэдгийг мэдж байгаа бол салж болно. Чи бүрэн эрэхтэй, бүрэн эрх чөлөөтэй. Тэгээд хамгийн гол нь тэр өөрөөсөө гарч байгаа гэдэг асуудлаа эхлэж шийдэх хэрэгтэй. За тэгээд өнөөдрийн лайв бараг 50 минут боллоо. Өшөөс хүмүүс асуултууд асууж байгаа шиг байна гэхдээ дараагийн лайвд ч юм уу дараа нэг өдөр хариулнаа. Бүр ядартлаа